Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17-г 2026 оны 8 дугаар сарын 17-оноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэгвэл хөтөлбөрийн энэ хэсэгт бид нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн дэд гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагта Андреа Меза Мурьялатай ярилцах гэж байна. Тэгэхээр сайн байна уу? Good afternoon. Цаг зав гарган бидэндээ ярилцж байгаа танд маш их баярлалаа. Тэгэхээр эхний асуулт маань COP-ийн түүх удаг агуулгатай шууд холбогдуулан COP гэж яг юу болох? Мөн яагаад үүнийг зохион байгуулах нь маш чухал вэ гэдгийг тайлбарлаж өгөхийг хүсье. Маш их баярлалаа. CNBC Монголиад урагдж ирсэндээ үнэхээр баяртай байна. Энэ жил 8 дугаар сарын сүүлийн 2-7 хоногт болох энэхүү чухал үйл явдлын талаар ярилцах сайхан боломж олдож байна гэж бодож байна. Ерөнхийд нь тайлбарлах юм бол COP гэдэг нь дэлхийн бүх улс орны төлөөлөгчид оролцож олон улсын түвшний сорилтуудыг хилэлцдэг олон улсын уулзалт юм. Байгаль орчны асуудлаарх 3 томоохон конвенц олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт уур амьсгалын асуудал, хоёрдугаарт байгаль, биологийн олон янз байдалтай холбоотой конвенц, гуравдугаарт нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенц буюу UNCCD байдаг. Энэ конвенц нь газрын асуудал, газрын ашиглалт, хүнсний болон усны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт төвлөрдөг. Монгол улсын удаад энэ COP-ыг зохион байгуулах юм. Монгол улс дэлхийн хэмжээний уулзалтын төв зэг болж төрийн тэргүүнүүд, сайд нар, төлөөлөгчид, бизнесийн салбар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрээс хуранд чуулна гэсэн үг. Нэг талаасаа тэд эдгээр глобал сорилтуудыг хилэлцэн, нөгөө талаас хамгийн чухал нь бодит шийдлүүдийн талаар ярилцах юм. Энэ бол COP-ийн онцлог. Яагаад энэ чиглэлд хөрөнгө оруулах ёстой вэ гэдгийг тодорхой харуулдаг. Шийдлүүдийн зарим нь үнэхээр өндөр технологиор суурилсан байдаг. Жишээлбэл хөрсний эрүүл байдлыг хангах хамгийн сүүлийн үеийн технологиуд газар тариалан өндөр бүтээмжтэй хэвээр байх боломжийг хэрхэн хангах вэ гэдэг асуудал. Гэхдээ энэс гадна санхүүгийн шинжилэл, инновац маш чухал. Малчтыг тогтвортой газрын менежментийн арга барил шилжихэд хэрхэн дэмжих үү? Ингэснээр ирээдүйд ус, хүнсний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй, ноолуур зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх боломж бүрднэ гэсэн үг. Эцэст нь хэлэхэд энэ бол дэлхийн хэмжээний уулзалт юм. Монгол улс өөрийн ололт, инновац, шийдлүүдийг дэлхийд харуулах хөрөнгө оруулагчид буйны сангуудтай холбогдох яагаад Монголд хөрөнгө оруулах ёстой вэ гэдгийг бизнесийн түвшинд тайлбарлах том боломж юм. Энэ бүхэн энэ оны 8 дугаар сарын сүүлийн 2-7 хоногт бодитоор өрнөх болно. Маш ирээдүйдээ бас маш том цар хүрээтэй сонсогдож байна. Тэгэхээр энэ удаагийн COP-д хэдэн улс оролцох? Нийт хэд орчим оролцогч ирэх төлөвтэй байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарж өгөхгүй юу? Мэдээж тэгэлгүй яах вэ? Өмнөх UNCCD-гийн COP Саудын Арабын Риад хотод болсон бөгөөд энэ үйл явцын түүхэн дэх хамгийн том COP байсан юм. Тухайн уулзалтаар газрын нөхөн сэргээлт хамгаалалт менежментийн чиглэлд 10 их $80 million давсан хөрөнгө дайчлагдсан. Энэ бол Монголын хувьд маш чухал асуудлууд. Иймээс Монголд болох COP17-д наад зах нь 10,000 гаруй оролцогч ирэх хүлээлттэй байгаа. Тэд Монголын нөхцөл байдалтай танилцаж, хэрхэн хамтран ажиллах боломжийг судална. Ноолуурын үйлдвэрлэл Монголын эдийн засгийн гол салбар гэдгийг бид харж байна.
Энийг тогтвортой аргаар хөгжүүлэх, нэмэн үрдэх шингээх олон инновац бий. Риадад болсон Fashion for Land санаачилгааг Монголд үргэлжлүүлж, ноолуурын үйлдвэрлэлийг дэлхийд харуулах боломж бүрдэж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 10,000 хүн өөр салбар өөр улс орны төлөөлөл нэг дор цугларч харилцаа холбоо тогтно гэсэн үг. Энэ бол жинхэнэ сүлжээ үүсгэх хамгийн тохиромжтой орчин. Хэрвээ та бизнес эрхлэгч гарааны компанитай бол COP17 бол дэлхийдээ холбогдох маш чухал том боломж юм. Монгол улсыг дэлхийд сурталчлах маш сайн боломж болох нь тодорхой. Тэгвэл дараагийн асуулт бол COP17-оос хүлээгдэж буй хамгийн бодит үр дүн гол хүлээлт юу вэ? Тийм ээ. Нэгдүгээрт бид хилэлцээний үйл явцтай холбоотой асуудлуудыг авч хилэлцэнэ. Энэ нь бид олон талд тогтолцоонд итгэдэг. Дэлхийн хэмжээний сорилтуудыг нийтлэг дүрм хамтын зарчмаар удирдах ёстой гэж үздэг улс орнууд гэдгийг ойлгох тухай юм. Иймээс COP-ийн чухал шийдвэрүүдийн нэг нь бэлчээртэй холбоотой байх болно. Монголын хувьд бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн танай түүх, танай үндэстний онцлогийн салшгүй хэсэг бөгөөд Монгол улс энэ чиглэлд манлайлагч байхыг зорж байна. Яагаад бэлчээрт хөрөнгө оруулах нь дэлхийн бэлчээртэй бүх улс орнуудын хувьд нэн тэргүүний асуудал байх ёстой вэ? Эдгээр үзэсгэлэнт бөгөөд амин чухал экосистемийг хэрхэн зөв удирдах, тэдгээрийн бүтээмжийг хадгалах, экосистемийн үйлчилгээг нь хамгаалах вэ? Иймээс энэ асуудлаар тусгай хөтөлбөр бэлчээртэй холбоотой COP-ийн чухал шийдвэр хэлэлцэнэ. Нөгөө том хүлээлт бол гангийн тэсвэржилт юм. Усны хомсдол бол хувийн хвшлийн хувьд томоохон сорилт болж нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах эрсдлийг үүсгэж байна. Улс орнуудын хувьд ч ялгаагүй. Бүр төсөөлөхөд ч бэрх газруудад ч энэ асуудал гарч байна. Жишээлбэл Бразил улсад Амазоны бүс нутагт саяхан ноцтой ган нүүрэлсэн. Эдгээр ган нь эдийн засгийг тасалдуулж, бүтээмжийг бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлж байна. Бидэнд баримтаар нотлогдсон жишээ байгаа л та. They were saying you have the Panama Canal and they face a very severe drought. Энэ жил гэхдээ Панамд болсон нэгэн чухал үйлдэлтийн үеэр Passing through the canal because of the drought. So for the government and the impact Панамын сувагт маш хүнд ган тохиож, гангийн улмаас сувгаар нэвтрэх усан онгоцны тоог бууруулах шаардлагатай болсон тухай ярьж байсан юм. economies. Засгийн газрын хувьд мөн олон улсын худалдаанд үзүүлсэн нөлөөлөл нь асар их байсан. Иймээс ган бол эдийн засаг хөгжлийн хувьд системийн эрсдэл болж хувирч байна. Харин Монгол улсад олон улсын хамтын нийгэмлэг цугларч Drought in a very proactive way. So this will be another улс орнуудыг гангаас урдчлан сэргийлэх, идэвхтэй байдлаар удирдах боломжийг бүрдүүлэх шийдлүүдийг хэлэлцэх болно. Тиймээс энэ нь COP-ийн бас нэгэн чухал шийдвэр байх болно. the people. This is to accelerate action on the ground. And this is where all Гэхдээ энэ бүхэн зөвхөн хилэлцээрээр хязгаарлагдахгүй. Зарим хүмүүст хилэлцээ нь жаахан уйтгартай санагдаж болох ч гэсэн бодит үйл ажиллагааг газар дээр нь хурдасгах тухай юм. farmers, all the stakeholders. It's so critical because they're the ones Энд л хувийн хвшил, бизнесийн салбар, академик хүрээлэл, малчид, тариаланчид зэрэг бүх талын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. for the efforts that they are doing. Бүх оролцогч талууд учир нь яг тэд л эдгээр технологиг нэвтрүүлж, ашиглаж, бэлчээр зэрэг амин чухал нөөц баялагийг хамгаалах, усны нөөцийг хамгаалах чиглэлд хийж байгаа хүчин чармаалтай боддоор хэрэгжүүлж үнэлүүлэх хүмүүс шүү дээ. Pavilions. So it's an invitation as well. You will have Тиймээс энэ хурал хэд хэдэн томоохон арга хэмжээний хүрээнд өрнөх болно. COP дээр мэдээж павильонууд байх болно. Энэ нь бас урилгатай. Улс орнууд өөрсдийн павильонтой оролцох болно. Гэхдээ энэгээр хязгаарлагдахгүй л дээ. Байгууллагууд, хувийн хвшлийн компаниуд ч Монголд хэрэгжиж байгаа үйл ажиллагаа, шийдлүүдийг танилцуулах зорилгоор өөрсдийн павильоныг ажилуулж болно.
Мөн олон улсын түншүүдч павильонтой оролцож өөрсдийн технологи шийдлүүдийг танилцуулан харилцаа холбоо тогтооно. Иймээс энэ бүхэн хоёр төвшөнд өрнөнө гэж ойлгож болно. Нэг талаас олон улсын төвшөнд Монгол улс манлайлал, инновац харуулж яагаад бэлчээрт хөрөнгө оруулах нь нэн тэргүүний асуудал вэ? Яагаад гангийн тэсвэржилт болон газар усны уялдаа холбоо хөрөнгө оруулалтын гол чиглэл байх ёстой вэ гэдгийг тодтогно. Нөгөө талаас үндэсний болон орон нутгийн түвшинд эдгээр хоёр чиглэлтэй холбоотой олон төрлийн инновац, шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хөгжүүлж байгаа Монголын компаниуд бизнес эрхлэгчдийн ажлыг бас харуулах болно. Тиймээс энэ нь нэгэн зэрэг үйл ажиллагааны хөтөлбөр мөн хилцээний процессо гэж ойлгож болно. Хоёр талд хоёуланд нь бидний хүлээж байгаа зүйлс бол технологиуд, санхүүгийн хэрэгслүүд, зарим тохиолдолд бодлогын шийдлүүдийг танилцуулах явдал. Бас хууль тогтоох төвшөнд ч копийн чухал шийдвэрүүд гарах болно. Жишээ болгож хэлэхэд би саяхан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцох үеэр Business for Land санаачлага аль бие ёсоор эхэлсэн. Компаниуд аль хэдийн газрын менежментийн тогтвортой арга барилыг нэвтрүүлэхгүй бол ирээдүйд бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг баталгаажуулж чадахгүй, бас ган гих мэтчлэн асуудлуудтай нүүр тулах эрсдэлтэй гэдгийг ойлгож эхэлж байна. Дэлхийн томоохон компаниуд энэ хөдөлгөөний нэг хэсэг болж байна. Монголд ч бас бизнесийн салбарын зарим компаниуд энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд аль хэдийн орсон байгаа. Гэхдээ энэгээр хязгаарлагдахгүй. Бусд нь ч нэгдэж, холбогдож, харилцан суралцах боломжтой юм. Энд би бас нэгэн зүйлийг онцолж хэлхийг хүсэж байгаа нь хөрсний эрүүл мэнд. Дэлхийн хэмжээнд хүнс, усны баталгааг хангахын тулд хөрсний эрүүл мэндийг хамгаалах шаардлага бизнесийн салбарын хувьд ч гэсэн нэн тэргүүний асуудал болоод байна. Бизнесүүд яагаад хөрсний эрүүл мэндийг баталгаажуулах нь чухал вэ гэдгийг хэлэлцдэг зөвлөл хүртэл бий болсон шүү дээ. Хөрсний эрүүл мэнд, газрын эрүүл байдал нь засгийн чухал суурь болж байна. Газраа хөрсөө доройтуулах нь эцсийн дүндээ өөрийн бизнесийг доройтуулж байгаа хэрэг юм. Тиймээс бизнесийнхэн бид хөрсний эрүүл мэндийг баталгаажуулахын тулд ямар технологи, ямар зөв практик ашиглах вэ? Хэрхэн газар нутгаа эрүүл бүтээмжтэй байлгах вэ гэсэн асуултад гүнзгий хариу ирж байна. Бүх оролцогч талууд зохион байгуулагчдын өнцгөөс харахад бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? Хамгийн том сорилт нь яг одоогоор юу гэж та харж байна? КОП бол ганц яамны асуудал биш ээ гэдгийг ойлгох нь чухал. Эцсийн дүндээ энэ бол үндэсний хэмжээний арга хэмжээ юм. Иймээс энд засгийн газар бүхэлдээ оролцсон нэгдмэл хандлах шаардлагатай. Монголын засгийн газар энэ асуудалд нухацтай хандаж, энэ бол Монгол улсыг олон улсын хамтын нийгэмлэгт манлайлагч орн болгон байршуулж болох арга хэмжээ гэж харж байгааг харахад үнэхээр урамтай сайхан байна. Өөрөөр хэлбэл та бүхэн энэ уулзалт, энэ чуулганаар дамжуулан олон улсын хамтын нийгэмлэгт маш чухал мессежүүдийг хүргэж байна. Одоогоор тэд хамтан ажиллаж энэхүү чуулганыг улс оронд илүү их хөрөнгө оруулалт татах хурдсуур болгохын тулд хэрхэн ашиглах вэ гэдгийг бодитоор ойлгож тодорхойлохыг зорж байна. Миний бодлоор ийм амбицийн төвшин маш чухал л да. Үүний зэрэгцээ Монгол улсыг танай хувьд чухал ач холбогдолтой, жишээлбэл бэлчээрийн асуудал гэх мэт соёл, үндэсний онцлогтой нь гүнзгий холбоотой чиглэлүүдээр дэлхийн манлайлагч болгон байршуулж чадна. Яг эдгээр зүйлсэл КОП-ыг амжилттай зохион байгуулахад шийдвэрлэх ач холбогдолтой байж чадна. Гэхдээ зөвхөн засгийн газар оролцоход хангалтгүй л дээ. Энэ нь мөн бизнесийн салбарт ч хандсан уриалга юм. Учир нь гэвэл тэд КОП-д оролцсноор маш том боломжийг нээж чадна гэж үзэж болно. Янз бүрийн сонирхлын салбаруудад илүү их хөрөнгө оруулалт татах. КОП-ыг хөшүүрэг, сүлжээ үүсгэх, орон зай болгон ашиглах, бас Монгол улсыг ногоон хөрөнгө оруулалтын төв болгон байршуулж байгаа засгийн газрын хүчин чармаалтыг бодитоор дэмжих боломж юм. Тэгэхээр уур амьсгалын санхүүжилт COP17-гийн гол асуудлын нэг хэвээр байх уу?
Yes, Тэмээ санхүүжилтийн талаарх том хилцүүлэг үргэлж байдаг. Бас ямар асуудлыг тэргүүлэх чиглэл болгох вэ гэдэг маргаан байнга өрнөдөг. Копуудын хувьд тэдний зорилго нь янз бүрийн санхүүгийн их үүсвэрүүдэд хэрхэн нэвтрэх, тэдгээрт хандах боломжийг хэрхэн нээх вэ гэдгийг тодорхойлох явдал байдаг. Мэдээж бас уур амьсгалын санхүүжилтийн механизмууд нь эдгээр салбарын их үүсвэрүүдийн нэгээр яах аргагүй тооцогддог. Энэ чиглэлийн маш сайн банкны шаардлага хангасан төслүүдийг бэлтгэх, боловсронгүй болгоход тусалж хөтөлбөрийг хурдасгах боломж бүрдүүлнэ. Гэхдээ уур амьсгал гэж ярихдаа бид үүнийг үргэлж уур амьсгал, байгаль, газар ус гэсэн цогц хүрээнд авч үзэх ёстой. Тийм биз? Бид ийм иж бүрэн хандлагатай байх шаардлагатай юм. Яагаад гэвэл эдгээр салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт олон зорилтыг харилцан бэхжүүлэх ач холбогдолтой. Ямар ч улс зөв газрын менежментэд хөрөнгө оруулахгүйгээр уур амьсгалын болоод биологийн олон янзын байдлын зорилтоо биелүүлж чадахгүй. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулах нь миний өмнө хэлсэнчлэн уур амьсгал болон байгаль хамгааллын зорилтыг хангах баталгаа болно. Энээс жилүүгээр ус хүнсний баталгааг хангах сайн хөгжлийн загварыг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Газрын асуудал бол энэ бүхнийг холбож байгаа зангилаа юм л да. Иймээс эдгээр чиглэлд хөрөнгө оруулах бизнесийн үндэслэл нь маш чухал. Бас энд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг хөгжлийн санхүүгийн байгууллагууд оролцсон. Түүнчлэн бас хандивын сангууд ч оролцох болно. Дэлхийд даяараа Монголын үзэсгэлэнт байгаль орчныг хамгаалах хүчин чармаалтыг дэмжих сонирхолтой аль хэдийн дэмжиж байгаа хандивын болон сайн дурын байгууллагууд байгаа шүү дээ. Тэд байгаль орчны үн цэнийг ойлгохын зэрэгцээ хүмүүстэй хамтран Монголын иргэдийн болоод бусад орны иргэдийн сайн сайхны төлөө ажиллахын ач холбогдлыг ухамсарлаж байна. Тиймээс бизнесийн салбарыг худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад сувгаар дамжуулан идэвхтэй оролцож, энэ томоохон чуулганд бодит оролцогч идэвхтэй тал болохыг дахин уриалж байна. Бидний ярилцлагын хугацаа дуусч байна. Сүүлийн асуултыг асууя. COP17-гийн дараах олон улсын уур амьсгалын хилэлцээний чиг хандлагыг та хэрхэн харж байна вэ? Тийм ээ, энэ бол маш сайхан асуулт байна. Учир нь миний өмнө хэлсэнчлэн эхлээд Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцийн COP болно. Дараа нь биологийн олон янзын байдлын COP, за тэрнээс хойш уур амьсгалын COP зохион байгуулагдана. Иймээс бид Монгол болох энэ COP нь дараагийн 2 уулзалтын өнгө аясыг тодорхойлно гэж харж байгаа. Тиймээс Монгол улс Рио конвенц гэж нэрлэдэг 3 гэрээний хувьд маш чухал үе шат, чухал цэг болж байгаа юм. Эдгээр нь уур амьсгал, биологийн олон янзын байдал, газрын асуудал гэсэн 3 чиглэлийн гэрээнүүд. Энэ конвенц, энэ чуулган нь амбицийн түвшнийг тогтоож, олон талд хамтын ажиллагаа, газар дээр бодит шийдэл гаргаж чадна. Бас бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг дайчлах боломжтой гэдгийг харуулж чадах байх. Тэгээд эцэст нь дэлхийн нийт Монголыг харж, тийм ээ, хилэлцээний үр дүн гаргаж болно. Бас энэ COP-ийн төгсгөлд бодит үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнч гаргаж болно гэж хэлэх болно. Ялангуяа энэ нь уур амьсгалын COP-оос өмнө болох учраас онцгой ач холбогдолтой. Тиймээс энэ бол үнэхээр дараагийн хилэлцээний өнгө, чиглэлийг тодорхойлох болно. Маш их баярлалаа. COP17-г Монгол зохион байгуулахад зориулсан таны хүчин чармаалт та бүхэнд тууштай ажилд талархал илэрхийлье. Баярлалаа. Монголын засгийн газар болон Монголын ард түмэнд COP17-г амжилттай зохион байгуулахын төлөөх тууштай хандлагад нь талархаж байна. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Бид тунгадгүй 2026 оны 8 дугаар сард зохион байгуулах гэж байгаа COP17 олон улсын чуулгантай холбоотойгоор Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцэд дэд гүйцэтгэх нарийн бичгийн дарга Андреа Меза Морелотой ярилцлаа.